Өнөөдрийн бэнтлбад юу болоод өнгөрөв? Хамтдаа харцгаая. Cavs эсрэг Pistons 4 дахь тоглолт. Тоглолтын эхний хагаст Mitchell ердөө 4 хүн оноо авсан, 8 давталж ердөө ганцхныг л хийсэн байсан. За ингээд л Cavs-ийн үед бүх зүйл дуусах нь үдэ гэтэл. Зөвхөн 2 дугаар хагаст 39 оноо нийтдээ 43 оноо авч тоглолтыг дуусгалаа. Тэр хугацаанд баг нь бүр 23 тэг гэдэг раныг хийсэн ч ах шиг. Тэгээ ойлгомжтой плей-оффын түүхэнд нэг хагаст хамгийн өндөр оноог авсан учраас түнд өнөөдрийн шидсэн цолыг олгоё. Энэхүү цуврал 2-2 дээр тэнцэж дахин шинээр эхэлж буй за. За та нар бол бүгдээрээ Last Two Cats-ыг бол мэдж байгаа. За тэгээд Last Two Cats-аас нэг юм зарласан байлээ. 10 жилийн сурагчид форумтойгоо ирээд ахлах ангийнхан 35,000 төгрөгөөр, баг дунд ангийнхан 30,000 төгрөгөөр үсээд асуулах ийм зүйлийг бол зарласан байлээ. Бодоод үзтээ ердөө 30,000 төгрөгөөр. Ердөө 35,000 төгрөгөөр. За тэгээ King Tower-ын 143-ын нэгт байрлах Last Two Cats форма өмсөж очиод үсээд асуулаарай. Дараагийн тоглолт OKC-гийн эсрэг Lakers. За тэгээд үгүйсээ угаасаа угаа цэвэрлээ шүүрдээ тоосын саруулаад хайчилгүй дээ. Гэхдээ Lakers өнөөдөр хөрхийн нэр төрийн нэг хожлынхон төлөө үнэхээр чанга үдсэн. Гэхдээ юу гэж би ордон Дилэн Брукс ирэхэд л энэ бүхэн аль хэдийн дууссан байсныг ойлгож ирсэн. Мань үн зүгээр л LeBron-ыг шүүрдүүлэхийг харах гэж хамгийн гоё дээрээ тавиад ирж штэ. Тэр ч яг энэ AJ Mitchell бүр болчихжээ. За тэгээд бро ахын маань 23 дахь үйлрэл энэ үрээ дууслаа гэж. Ах минь ингэж зовж явахаар эх жил нутагтаа үрээд ирээ. Lakers-ээс илүү фэрвэл төрийгээ дөхөн л автай баг. Хэрвээ та манай бичлэгүүдийг үздэг мөн дэмжлэг үзүүлэхийг хүсдэг бол энд харагдж байгаа дансны дугаарлууд өнөөшөө илгээх боломжтой. I can't eat. I'm broke, nigga. I'm broke.